Холбооны нөөцийн банкирууд алтны стандартыг үгүй хийхээр шийдэв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зах зээл дэх бүх алтыг хураан авах шаардлагатай болсон. Ингээд хямралыг даван туулахад туслах гэдэг шалтгаанаар 1933 оны алт хураах ажиллагааг эхлүүлсэн. 10 жил хорих ял шийдэх сүрдүүлгийн дор Америкийн иргэн бүрийг өөртөө байгаа бүх алтан гулдмыг төрийн сан тушаахыг шаардсан хүмүүст үлдсэн ганц хөрөнгийг дээрэмдсэн хэрэг байлаа. Ингээд 1933 оны сүүлчихэд алтны стандартыг үгүй хийв. 1933 оноос өмнөх долларын тэмдэгтийг харах юм бол алтаар арилжиж болно гэж бичсэн байдаг. Харин өнөөдрийн доллар дээр төлбөрийн хууль ёсны хэрэгслэгж байдаг бөгөөд энэ нь юугаарч баталгаажаагүй гэсэн үг. Энэ бол ямар ч үн цэнэгүй цаас юм. 1913 онд холбооны нөөцийн банк бий болсноос хойш хэд хэдэн том жижиг хэмжээний дайн гарсан бөгөөд хамгийн томоохон нь дэлхийн 1-2 дугаар дайн болон Вьетнамын дайн юм. Дэлхийн 1-р дайн 1914 онд Англи Германыг тойрсон Европын дайн эхэлсэн. Америкийн ард түмэн энэ дайнаас юу ч хүсээгүй. Дайнд төвийг сахихаа ерөнхийлөгч Вудроу Вилсон нийт мэдэгдсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны ард байсан банк санхүүгийн эрх мэдэлтнүүд дайнд оролцох шалтгаан далдуур хайж байсныг баримт харуулж байна. Банкируудын хувьд хамгийн их ашиг олж болох зүйл нь дайн гэдгийг ойлгох нь чухал. Зэвсгийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах нь их ашиг өгдөгөөс гадна дайн улс орныг холбооны нөөцийн банкнаас бүр илүү их мөнгийг хүүтэй зээлж авахд хүргэдэг. Конгрессийн 2 удаагийн шагналт Смедли Батлерийн хэлснээр дайн бол дандаа хууль бусаар ашиг олох арга байсан. Энэ магадгүй хамгийн эртний, хамгийн ашигтай, бас хамгийн муухай зүйл. Энэ олон улсын чанартай бөгөөд ашиг орлогын доллар болон хүний амиар тооцдог цорын ганц зүйл. Вудроу Вилсний зөвлөх бөгөөд сурган хүмүүжүүлэгч нь дайны сонирхол бүхий олон улсын банкируудтай дотн харьцаатай хуранда Эдвард Хаус байв. Америкийн нэгдсэн улсыг дайнд хэрхэн оролцуулж болох талаар Вудроу Вилсний зөвлөх хуранда Хаус болон Английн гадаад хэргийн сайд Эдвард Грейнер ийхүү ярилцжээ. Америкийн зорчигчдыг тээвэрлсэн усан онгоцыг германчууд живэлбэл Америкчууд чухам яах вэ гэж Эдвард Грейг асуухад Америкийн нэгдсэн улс уур хилэнгийн галд автах бөгөөд энэ дайнд оролцоход хангалттай шалтгаан гэж бодж байна хэмээн Хаус хариулжээ. Ингээд 1915 оны 5 дугаар сарын 7-нд Луситены хөлөг онгоцыг Германы цэргийн хөлөг онгоцууд байгаа чиглэл санаатаагаар явуулжээ. Харин яг төлөвлөсний дагуу Германы шумбагч онгоц Луситены хөлөг онгоцыг торпедоор харван дэлбэлж 1200 энгийн зорчигчийн хамт живүүлсэн. Америкаас Англи руу дайны талбараар зорчих аливаа хөлөг онгоцыг сөнөөх бөгөөд Луситены хөлөг онгоцоор аялах гэж байгаа хүмүүс энэ эрсдэлтэй алхмаа өөрсдөө хариуцах ёстой гэсэн зарыг энэ явдлаас өмнө Германы элчин сайдын яамнаас Нью-Йорк Таймсд нийтлүүлсэн байдаг. Луситеныг живүүлсэн таамагласны дагуу Америкийн ард түмний уур хилэн бадраж тун удалгүй Америкийн нэгдсэн улс дайнд оролцов. Дэлхийн 2 дугаар дайн 1941 оны 12 дугаар сарын 7-нд Япончууд совдон иргэдэх Америкийн усан цэргийн флотыг давталсан нь Америкийн нэгдсэн улсыг дайнд оролцоход хүргэв. Ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ дайралт болсон өдрийг түүхэн дэх хар өдөр гэж мэдэгдэв. Хар өдөр мөн боловч энэ нь совдон иргэд давталсан асуудлаас болоогүй юм. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд ил болсон мэдээлэлээс харахад совдон иргэд давталах гэж байгааг хэдэн 7 хоногийн өмнөөс мэдж байсан төдийгүй үүнийг зориуд хүсч өдөөн турхирсан болох нь илэрхий байдаг. Рузвельтийн дайны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Хенри Стимсон 1941 оны 11-р сарын 25-нд өөрийн Рузвельтийн хийсэн яриагаа тэмдэглэн үлдээжээ. Яаж тэднийг өөрсдрүүгөө эхэлж гал нээлгэх үү гэдэг асуудал байсан. Зөвхөн Япончууд эхэлж гал нээх нь чухал. Ингэснээр хэн төрөмгийлэгч болох талаар ямар нэг эргэлзээ үлдэхгүй гэж сүүл Конгрессийн хурал дээр мэдүүлсэн байдаг. Совдон иргэгийг довтлохоос хэдэн сарын өмнө Рузвельт Япончуудын дургуутслыг төрүүлэх бараг бүх зүйлийг хийсэн. Тэр Америкаас Японд нийлүүлэх газрын тосны нийлүүлэлтийг зогсоож Америкийн нэгдсэн улсад байсан Японы бүх өмчрөнгийг битүүмжилснээс гадна олон улсын дайны дүрмийг зөрчиж Японы дайсан болох Хятадын үндэсний намынханд зээл олгож Британчуудад цэргийн тусламж үзүүлж байв. Японы холбооны мэдээллийн кодыг тайлан уншиж совдон иргэгийг довтлох талаар олж мэдсэн боловч 1941 оны 12 дугаар сарын 7-нд совдон иргэгийг довтлох боломжийг олгож 2400 цэрэг амиа алдахад хүргэсэн. Совдон ирэх довтлохоос өмнө Америкчуудын 83% нь энэ дайнд оролцох ямар нэг сонирхолгүй байсан. Харин дайралтын дараа 1 сая хүн сайн дураар дайнд морджээ. Вьетнамын дайн 1964 онд Америкийн дайрагч усан онгоцыг хойд Вьетнамын PT завнууд тонкийн буланд довтлсон гэх явдлын дараа Америкийн нэгдсэн улс албан ёсоор Вьетнамтай дайн зарласан.
Үүнийг Тонкийн булангийн үйл явдал гэж нэрлэдэг. Ганц удаагийн үйл явдал их хэмжээний цэрэг илгээсэн бүрэн хэмжээний дайн эхлэх шалтгаан болсон. Гэвч Вьетнамын PT завнууд Америкийн дайрагч усан онгоцуудыг хизээч довтлоогүй юм. Олон жилийн хойно Батлан хамгаалахын нарийн бичгийн даргасан Роберт Макнамара Тонкийн булангийн үйл явдал алдаа байсан тухай мэдэгдсэн. Тийм ч учраас энэ дайн удаан үргэлжилсэн. Вьетнамын дайны эцсийн зорилго нь дайнд ялах явдал байсангүй. Энэ дайныг зүгээр л үргэлжлүүлсэн. Ашиг орлогын төлөөх энэ дайны эцэст 58 мянган Америк, 3 сая Вьетнам хүн амиа алдсан. Тэгвэл өнөөдөр бид хаана байна вэ? 9-р сарын 11-ний үйл явдал бол эцгүүргүй элитүүд өөрсдийн төлөвлөгөөг түргэх гэсэн ажлын эхлэл байлаа. Энэ бол Луситянаг живүүлсэн, Совдон эргийг довтлсон, Тонкийн булангийн үйл явдлаас ялгаагүй зориуд зохион байгуулсан дайны оршил мөн. Хэрв 9-р сарын 11-ний үйл явдал дайн эхлүүлэх шалтгаан байгаагүй бол энэ ёсноос гажсан хэрэг болно. Ямар ч шалтгаангүй хууль бус хоёр дайныг эхлүүлэхэд энэ үйл явдлыг ашигласан. Нэг нь Иракийн эсрэг, нөгөө нь Афганистаны эсрэг дайн. 1933 оны 2-р сард Гитлер өөрийн парламентын ордон Рейхстагийг шатааж, коммунист террористууд хийсэн гэж буруутгасан. Бидний агуу үндэсний иргэн бүрийг эмэгтэйчүүд хүүхдийн замд хэлсэн хорон муу санаа орсоор байна. Бид үндэсний аюулгүй байдалд эх орон хамгаалах арга хэмжээ авах ёстой. Жорж Буш. Адольф Гитлер Гестапо буюу нууц цагдаагийн байгууллагыг зардан мэддэх үеэр ийм олон нийтэд хэлж байжээ. Коммунизм болон түүний төлөөлөх байгууллагууд асуудлыг бүрхэгдүүлэх ёсгүй. Террористуудын сүлжээ болон тэдгээрийг дэмждэг бүх төр засаг бидний дайсан. Хэрв аль нэг улс орныг сүйтгэхийг гэвэл юу хийх ёстой? Энд хоёр арга бий. Газар нутгийг бөмбөгдөж бас дэлбэлж болно. Дэвчин тийм ч үр дүнтэй биш. Харин яах ёстой вэ гэвэл тэр улс орны хүмүүсийг өөрсдөр нь алуулах, нутаг дэвсгэр ахуй амьдралын өөрсдөр нь үгүй хэлэх хэрэгтэй. Яг ийм зүйлийг энэ газар хэрэгжүүлж ирсэн. Тиймээс нэгдэл явтралыг үгүй хийгээвэл зэрэг зиндааг нь хуваан бутаргаж өөр хооронд нь зөрчилдүүлэх хэрэгтэй. Ингээд зөрчилдөг салуудыг хоёуланг нь дэмжиж, аль алинд нь тусалдаг тусгай ажилтнуудыг хийдэг. Эцсийн тэд хоорондоо тэмцэлцээр аль аль нь үгүй болдог. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа улсын сургуулиудыг санхүүжүүлэх болсон цагаас хойш боловсролын тогтолцоо уруудан доройтохын хажуугаар яагаад нийгэм тэр чигээрээ хэвлэл мэдээллийн зугаа цэнгэл тэгтлээ их автах болсон бэ гэж та өөрөөсөө асууж магадгүй. Тийм учраас энэ улс орон хорвоо ертөнц тэр чигээрээ зугаа цэнгийн хэвлэл мэдээлэл, телевизийн шоу, тоглоомын парк, хар тамхи, мансууруулах бодис, согтууруулах ундаа гэд байж болох бүх зугаа цэнгэлд автжээ. Бидэнд маш олон асуудал байна. Учир нь та нар 62 сая Америкчууд намайг сонсч байна. Та нарын 3 хүрэхгүй хувь ном уншдаг. 15 хүрэхгүй хувь чинь сонин уншдаг. Яагаад гэвэл та нар мэдэх бүх үннээ зөвхөн телевизээс олж авдаг. Телевизээр чухам юу гараагүйг мэдэхгүй бүхэлдэн үе байна. Телевиз бол туйлын үнэн, эцсийн дүр төрх. Телевиз ерөнхийлөгч Ромын пап ерөнхий сайдыг бий болгож бас үгүй хийж чадна. Телевиз бол энэ бурхангүй ертөнцийн хараад идсэн агуу хүч бөгөөд буруу хүмүүсийн гарт орвол бид өөрсдөө тэдний дайсан болж хувирнаа. Аль нэг том компани энэ хараад идсэн ухуулаг сурталчилгааны агуу хүчийг эзэмшиж байхад чухам юуг үнэн болгож айл бүрт телевизээр дамжуулахыг энэ бурхангүй ертөнцид хэн хэлж мэдх юм бэ? Тэгвэл намайг сонсч бай. Намайг сонс. Телевиз бол үнэн биш. Телевиз бол зүгээр хараад идсэн тоглоом, зугааны газар. Телевиз бол ердөө цирк, багт наадам, эсвэл дуучин, жүжигчин, жонглерчин, арслантай тоглогч хөл бөмбөгийн тоглолт юм. Бид зүгээр л уйдаа гаргах ажил хийж байна. Харин та нар тэнд суугаад л хүүхэд хөгшөдөггүй, арьс өнгө, шашин шүтлэг ялгадаггүйгээр өдөржин шүнжин үдсээр л байна.
Та нарын мэддэг бүх зүйл бол бидний зохиосон хий хоосон зүйлд та нар итгэж эхэлж байна. Та нар телевизийг бол үнэн бодтой харин өөрсдийнхөө амьдралыг хий хоосон зүйл гэж бодож эхэлж байна. Та нар телевизээр юу хэлсэйг л хийдэг. Телевизээр гарсан шиг хувцаслаж бас хоололдог. Үр хүүхдээ телевиз чиг өсгөж хүмүүжүүлдэг. Яг телевиз чиг бодож сэтгэдэг. Энэ бол солиор тэнгүүдээ. Бурхны нэрийг барьж хэлий. Та нар өөрсдөө бодтой зүйл нь харин бид бол хоосон зүйл. Энэ бол Аарон Руссо, кино найруулагч, улс төрчилсөн. Түүний зүүн гар талд алдарт Рокфеллерийн банк, бизнесийн гүрний Николас Рокфеллер байна. Николас Рокфеллертэй дотн найз нөхөд асан Аарон Рокфеллерийнхний эцсийн хүсэл сонирхлыг олж мэдсэний дараа холбоо харилцаагаа таслахад хүрчээ. Нэг өдөр миний танил эмэгтэй над руу ирж намайг Рокфеллерийнхний нэгэнтэй танилцмаар байгаа эсхийг асуусан юм. Тэгээд бид найз нөхөд болсон. Нэг өрөө тэр над руу ирээд Аарон, удахгүй нэг үйл явдал болно. Энэ үйл явдлын дараа бид Афганистанд очино. Тэгээд Каспийн тэнгисээс нефть, хийн хоолой татах боломжтой болно. Бас Иракт очиж газрын тосыг авч ойрхон орнуудад бааз суурьтай болно. Дараа нь бид Венесуэлд очиж Чавезийг хөөж явуулахыг оролдоно. Тэд эхний хоёр зүйлийг хийж гисэн. Харин Чавезийг зохицуулж чадаагүй. Хүмүүс агуугаар явж хизээч олохгүй хүмүүсийг хайхыг чи харах болно. Терроризмын эсрэг дайн хийж байгаа. Тэгээд энэ дайнд нь үнэн хэрэгтээ бодит дайсан байхгүй талаар ярьж инээдэг. Энэ дайнд ялна гэдэг ойлголт байхгүй. Учир нь энэ бол эц төгсгөлгүй дайн. Тийм болохоор хүмүүсийн их чөлөөг байнга хязгаарлаж болох тухай тэр ярьдаг. Дайныг бодиттой гэж хүмүүст яаж итгүүлэх юм бэ гэж би асуусан. Хэвлэл мэдээлэл хүмүүст итгүүлж чадна гэж тэр хэлсэн. Яах ёстой вэ гэхээр энэ дайны тухай дахин яриад л байна. Эцэст нь хүмүүс өөрийн мэдлгүй итгэж эхэлнэ. Тэд худал хэлж 1913 онд холбооны нөөцийн банкыг бий болгосон бол бас дахин худал хэлж 9 сарын 11-ний үйл явдлыг зохиосон. 9 сарын 11-ний үйл явдлыг ашиглаж терроризмын эсрэг дайн гихчийг эхлүүлж дараа нь дахиж худал хэлээд Ирак руу явна. Дараа нь Иранд очино. Эдгээр бүх зүйл нэг нөгөөгөө эхлүүлэх тэрний дараах нь удаахаа эхлүүлэх шалтгаан болсоор цааш үргэлжилдэг. Юуны төлөө ийм зүйл хийж байгаа юм бэ? Утга учир нь юу вэ? Та нарт эд хөрөнгө эрх мэдэл байна. Гэтэл бусдыг зовоож байгаа юм биш үү? Энэ чинь сайн зүйл биш гэж би хэлсэн. Бусад хүмүүсийн талаар юунд санаа зовсон юм бэ? Өөртөө л анхаарал тавь. Өөрийгөө болон гэр бүлээ бод гэж тэр хэлсэн. Би түүнээс үний эцсийн зорилго юу вэ гэж асуухад эцсийн зорилго бол энэ дэлхий дээр хүн болгонд холбооны үнэмлэхний чип суулгах. Бас бүх мөнгө хөрөнгө өөр бусад бүх зүйлийг тэдгээр чипт оруулах явдал юм. Хэрвээ хэн нэгэн биднийг эсэргүүцэх эсвэл бидний хүслийг зөрчвөл бид чипийг унтрааж ирэх нь.